За сүүлийн жилүүд бага насны хүүхдийн эсрэг сэтгэл сэртгийлэх аимшигт гэмтэргүүд байсгээд гарах болсон. Тэр дундаа үлгэдтэй бяцхан өрсөө өсгөж бойжуулах чадамжгүй ахархан бодолтой эцэг эхчүүд бага насны хүүхдээ энэ тэнд орхиж явах үүнээс нь шалтгаалаад өнөх хүүхдүүд нь хүн дээр бэртэж гэмтэх цаашлаад амнасаа алдсан харамсалтай тохиолдлууд ч цөөнгөө гарсаар байгаа. Хамгийн ойрын жишээ дуртад өнгөрсөн сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орчинд ой 7 сартай хүүхдээ санаатаагаар орхиж явсан харамсалтай гарсан. За эдгээрээс хүүдэнд харанхуй орчинд олон цагаар уйлж айж зочирсон хүүхдийг нэгэн эмэгтэй олж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэн эмчилгээ хийлгэж байгаа юм. За хүүхэд эмнэлэгт хүргэхдээ хоёр талынхан уушиг нь хүндөвтөр хурц хэлбэрийн хадгалгаатай нүдэнд гэмтсэн байдалд ирснийг тус төвийн эмч мэргэжлүүд мэдээлж байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд охины биеийн байдал эрс муудаж эрдэм жимчилгээний тасагт байгаа талаарх мэдээлэл захим сүлжээгээр цацагдсан цагдаагийн байгууллагаас энэхүү хэрэгт. За эрүүгийн эргүүлсгэн охины эцэг асран хамгаалагчийг нь олж тогтоон ирэн суулжиж байсан юм а. Тэгвэл цагдаагийн байгууллагыг явуулсан ажиллагаагаар охиныг орчинд хаяад явсан иргэнийг зоолсон байна. За 22 настай дээгч тодорхой эргэлсэн ажилгүй эмэгтэй энэхүү эргийг үйлцэн болгон тогтоогдчихэ. За нэрийг цагдаагийн байгууллагаас охиныг хайж явсан ээжд нь эрүүгийн эргүүлсгэн цагдаа хориод байгаа юм а. За эхийг цагдаагийн байгууллага шуурхаа ерөн сурвалжсан энэ дөндөө ээж нь болоод за эрүүг хуулийн 117 дугаар зүйлийн анги зааснаар эрүүг үүсгэж шалгаж байна. 2015 оны байдлаар за яг төрүүлсэн хүүхдээ хаях төрүүлэх ийм төрлийн гэмтрэг 15 бүртгэгдсэн байгаа. Одоо ер нь энэ төрлийн гэмтрэгт хүрсэн хүүхдүүдийг маань одоо улсын асрамжийн төвд шилжүүлэх юм уу? За шүүхээр одоо эцэг их байх эрхийг тогтоож одоо асран хамгаалагч тогтоож шийдвэрлэнэ. Энэ төрлийн гэмтрэгт одоо хохирсон хүүхдүүд маань ерөнхийдөө одоо маш эрүүл мэндээр хохирж байгаа. Өрсөн үрээ харанхуй орчинд орхиж явсан эмэгтэйд эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд уг хуульд төрүүлсэн болон өрчлөн авсан хүүхдээ хайсан төөрүүлсэн бол хөдөлмөрийн өсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-ээс 300 цаг хүртэл хугацаагаар албатан ажил хийлгэх, эсвэл 3-аас дээш 5 жилийн хугацаагаар хорихоо шийдвэрийг заасан байдаг. За одоогоор хүүхдийн биеийн байдал таарахгүй байгаа бөгөөд хэргийг шалгаж дуустал охиныг улсын асрамжинд өгөх үгүй гэдгийг шийдэх юм а.